Монгол улсад болохоор л яг тий BCD вирусын шалтгаантай элэгний арх өрөвсөл, тэрний шалтгаанд цирроз, тэрний шалтгаансан элэгний хорт тавдрын тархалт их өндөр штэй. Ер нь дэлхийн бус орнуудтай харьцуулахад Одоо хумс, педикюр, маникюр, шивэс, пирсинг, татуу бист аюу амар үнэтэст амар гоё газар хийлгсэн гэж байгаа байхгүй. За тэгэд чи анзаараарай гэж юм би. Зүгөө л чамд хариулаад нэг удаагийн зүй задлана. Юм илбэг болсон гоё ингээд ийм гоё савтай зугаалаад ингээд спирт ажиллах байх. Бихийн тэр савыг яд юм бол сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Эрүүл хэмнэлт подкастын маань энэ удаагийн дугаараар вирус гепатит буюу элэгний өрөвсөлт өвчнүүдийн талаар ярилцахаар улсын 1-р төвийн эмнэлгийн гастроэнтерологийн төвийн их хэмж анаа ухааны доктор клиникийн профессор Б Болормоо эмч маань оролцож байна. Сайн байна уу та? сайн байна уу? Сайхан цэцгэж байна уу? Сайхан зүсэж байна. За хоёулаа өнөөдөр энэ эмнэлгийн талаар ярилцахаас өмнө гепатит гэж яг ямар өвчин бэ? Монголд хэр их тархалт өндөртэй байдаг вэ? За гепатит гэхээр элэгний өрөвсөлт өвчнийг хэлдэг. Гепатит гэд төгсгөл залгачаар за элэгний өрөвсөлт өвчин гэхээр элгийг өрөвсүүлж өвчлүүлдэг өвчин байх нь те шалтгаан нь маш олон те яг элэгний өрөвсөлт өвчний тархалт гэж ярил Монгол улсад төдийгүй дэлхийд их өндөр баг өрөвслийн шалтгааны тухай ярих юм бол харин жоохон тийм ямар шалтгаантай элэгний өрөвсөлт өвчин Монгол улсад их вэ гэхээр тэгээ вирусын шалтгаантай элэгний өрөвсөлт өвчин их штэ. Элгийг өрөвсүүлдэг зөндөө шалтгаан байгаа штэ. За хамгийн түрүү вирусууд байна тий. А вирус, Б, С, Д, Е вирус ингээд ахаа цаашаа тоолвол тий Эпштейн-Бар одоо цитомегала вирус гэдэг ингээд зөндөө вирусууд байж болно. Тэр тухайн вирус хүртэл элгийг өрөвсүүлдэг. За хамгийн өдөр дэлгийгтэй элэгний өрөвсөлт гол шалтгаан эдгээр вирусууд байгаа. Дараа нь хордлогын буюу токсик шалтгаантай гэж байгаа тий. За архины шалтгаантай элэгний өрөвсөл байж болно. Химийн хорт бодисын шалтгаантай, эмийн шалтгаантай, за үс ургамлын шалтгаантай гэдэг ингээд байж болно. За тэрнээс цаашаа болохоор тий дархлаан хамааралт элэгний өрөвсөлт өвчнүүд гэх бүтэн бүлэг өвчнүүд байна тий. Нөгөө дархлааны одоо хэвийн урвал буруу явагдсанаас болж эзэн биеийн дархлааны эсүүд өөрийнхөө эзэн биеийн эсийг танихаа болсонтой холбоотой үүсдэг юм элэгний өрөвсөлт өвчнүүд. Тэгэхээр яг ингээд нийт утгаар нь аваад үзэх юм бол элэгний өрөвсөлт өвчин тархалт бол айгүй өндөр. Гэхдээ яг хуу Монгол улсад болохоор л яг тий BCD вирусын шалтгаантай элэгний арх өрөвсөл, тэрний шалтгаанд цирроз, тэрний шалтгаансан элэгний хорт тавдрын тархалт их өндөр штэй. Ер нь дэлхийн бус орнуудтай харьцуулахад. Таны сая түрүү ярьсанчлан одоо гепатит одоо B, C, D, E гэлээ шүү дээ. Эдний яг ялгаа нь юу одоо хүмүүс тэр болгон зөв үсгээр нь ингээд мэдээд байдаг боловч хоорондох нь ялгааг нь бас мэддэггүй шүү дээ. Эдгээр энэ вирусууд хоорондоо халдвар дамжих замаараа ялгагддаг. Халдвар дамжих зам за тэгээд нөгөө нэг архагших байдлаараа ялгагддаг гэж. За бид нар нөгөө бохир гарын шар гэдэг тий E2 вирус болохоор бохир гар, бохир мөрийн замаар дамждаг ийм халдвар байгаа. Бохир гараар дамждаг. За архагших нь бол гайгүй бүрэн идэгдэг гэж үздэг. Ийм халдвар байдаг. Гэхдээ E вирусын шалтгаантай өрөвсөл дээр юм хэлэхэд бол жирэмсэн их өвдөх юм бол E вирусын шалтгаантай гепатитээр өвдвөл нас баралт өндөр маш хороо чанартай явдаг гэж үздэг. За дэлхийд дахинд бол А вирусын асуудал шийдэгдсэн шүү дээ тий вакцин байгаа. За тэгээ хүн төрөлхтөн тэр чигээрээ тий нийгмийнхээ соёл ус одоо нийгмийн байгууламж, суурин амьдрал юу гэдэг ингээд хүмүүсийн амьдралын боломж, ариун цэврийн нөхцөл сайжирсантай холбоотой бохир гарын шарын асуудал бол шийдэгдсэд байгаа. B, C, D вирус болохоор цусаар дамжих халдвар, парентерал халдвар гэдэг. Цусаар дамжих халдвар. Тэгэхээр цусаар дамжих халдвар гэхээр манайхан одоо нэг ингээд хүн болгонд цус хэлбэд эсвэл нэг дээрээс нь ингээд нэг цус асгачаад байгаа юм шиг тийм биш байхгүй юу? Цусаар дамжих халдвар гэхээр арьс санс
эргэлзээг нэвтэрсэн, хатгсан тэр замаар дамжина гэсэн үг. За тэгэхээр энэ дэр ингээд хүмүүс жоох эргэлзээд байдаг. Одоо энийг хүмүүст энгийнээр яаж ойлгох вэ гэхээр за хамгийн нэгдүгээр цусаар дамжиж байгаа юм чинь те хэрв халдвартай хүний цусыг эрүүл хүнд үйлчүүл БЦД-вирус халдвар дамжина. Тогчмоо ялгаагүй шүү дээ. Цусаар дамждаг халдвар шүү дээ те дамжина. За тэгтээ тэр цус илбүүлэх тохиолдол хүнд их ховор шүү дээ. Одоо зам тайврын том осол, үйлдвэрлэлийн осол эсвэл нийтэд хамарсан гамшиг те эсвэл одоо их барих эмэгтэйчүүд нөгөө төрөх үед хүндрэл гэдэг ингээд аюу их цус сэлбэх хэрэгцээ гардаг. Тэр бол хүн болгон тохиолдод байхгүй. Нэгдүгээрт хоёрдугаарт болохоор Монгол улс дэлхийд дахин ерөн цусны аюулгүй байдлаа хангаж чадсан. Тий. Одоо тэр ингээд донорыг одоо тэр цус өгөх донорыг шинжилгэхээс ахуулаад тэр цусыг тэ хадгалах, бэлтгэх, үйлдвэрлэх одоо тэгэл тэр цусыг ингээд тий дараа нь ингээд бэлэн бүтээгдэхүүнийг бүр тусгай суяагаар хүртэл шаарддаг болсон. Тэгэхээр яг ийм үйлдвэрийн аргаар бэлтгэсэн ном тий цус илбэл судлалын үндэстнүүд бэлтгэсэн тэр цусан бүтээгдэхүүнээс салдар авах эрсдэл байхгүй. Ер нь бол байхгүй. Энийг бол хүн төрөлхтөө ер нь тасан зогсоод чадсан гэж үзнэ. Нөгөө нэвтрэлтэд гээд байгаа юмнууд. За жишээ нь одоо ингээд те эмнэлгийн багаж хэрэгслэр, шүдний багаж хэрэгслэр, мэслийн багаж хэрэгслэр. За тэгэл одоо нөгөө зүү тариураар за ингээд эмнэлгийн орчинд бол те ийм гэдэг ингэж байгаа. За гэтэл эмнэлгийн орчинд болохоор бол эмнэлэг гэдэг газар хувийнх байна уу, улсынх байна уу, том жижиг байна уу, тэнд халдвар хамгааллын тогтолцоо гэж бүтэн тогтолцоо ажиллаж байна. Хувийн жижиг эмнэлэгт, улсын том эмнэлгүүд эмнэлэг нь том болох тусмаа тэр тогтолцоо том болно. Эмнэлэг жижигэн балиа ч гэсэн тэр тогтолцоо заавал байдаг. Тэгэхээр тэр замаар дамжих халдварыг бол одоо нэлээх бас бууруулж чадсан. Тэгтээ бол байгааг бол нуухгүй. Энийг тэгтээ улс одоо төр засаг одоо эрүүл мэндийн яам ч юм уу одоо мэрэгжлийн хяналтын байгууллагууд ч юм уу хянаад тэр эмнэлэг өөрөө дотроо хянаад хаана халдвар дамжих зам байна тэрийг хянаад таслан зогсоож болно. Ахаад нэвтрэлтэд энэ арьс саслыг гэмтээсэн бид нар хаана хийлэгдээ? Хумс, педикюр, маникюр, шивэс, пирсинг, тату өөр үгдүүлээ. Ингээ энэ хамрын зүүдэг. Ингээ энэ юм энэ газруудад тэр ямар одоо зүү мөн ашиглаж тэр бэхийн сав маваа хэдэн удаа яаж суулж ингэж ариутгаж тэр процедуруудыг хийж байгаа. Одоо та эмэгтэй хүн ингээд бид нар ортодокс зүүн болохоор маникюр, педикюрт орно. Ингээл нэг юм ширэн дээр тавьсан юмнаас нэг спиртэн өнгөөр одоо ингээл арчаад л ядаг үстэй. Одоо суулдагчтай тэгэл айгаал би бол ер нь хумсаад ер нь суулгахдаг гэж яах маш дургу. Амар айдаг. Гэтэл миний түрүү суусан эмэгтэй те тэр хүний махыг авахд жоохон цус гараад тэн дээр наалтцсан байлаа. Гэхэд дараа нь миний махыг ингээд авахд надаас цус гарахад тэр дамжих байхгүй. Тэгэхээр тэр нэвтрэлтэд арьс салтыг гэмтээсэн тэр замаар дамжиж болдог юм а гэдэг ойлгохтой. Гэрт хумсын утга байдаг те. Айлуудын хумсын утга ингээд хүүхд том хүн ингээд айлын гэр бүлийн гишүүн болгоныг нэг хумсын утга авах хэрэгтэй шүү дээ. Аав нь юм уу ээж нь Б-вирустэй байлаа хумсан аав нь цус гарна одоо махыг гэмтээчлээ. Дараа нөгөө нэлх 1 2 3 настай хүүхдийг ингээд хумсын авахта тэр арьс салтын бүрэн бүтэн байдлыг гэмтээвэл халдвар бас л дамжина. Тэгэхээр энэ тэр вирусууд халдвар дамжих замаараа л ялгагддаг. Тэгэхээр цусан зам гэж тэрийг хэлнэ. Тэрнээс гадна тэр бидний яагаад байгаа БЦД вирус бэлгийн замаар дамждаг бас. Мөн ялгаагүй бас л тогтоо. Тэ тухаас бэлэн зам. Ийм замууд голцоо юу яадаг. Тэгээ цусаар дамжих халдвар гэхээр тэгээд гадаадад яагаад нөгөө тохын тархалт өндөр байгаа нөгөө судсаар масуурал тууц тарж хэрэглэдэг хүмүүс ингээд шприцэд дамжуулаад ингээд ячдаг. Тэгэхээр би хүмүүст ойлгомжтой байхын тулд одоо энэ ч яагаад дамждаг яадаг гэсэн асуултанд хариулахын тулд би хэлдэг байхгүй юу. Хоёрхан кейс л ярьсан. Тэрээс ингээд яг энэ миний яриг нэг сонсоод өнгөрсөн хүн бас яг ойлгох нь хэцүү. Тархуу одоо тохиолдол гарсан элэг бүтэн Монгол хөтөлбөр хэрэгжиж байхад бидний сойж яаж байдیں гэртээ. Нэг хэсгэн дотор зөөдөд сараа ингээд бэждэг үстэй. Ингээд бэждэг штэ тий. Тэгсэн тэр гэр бүлийн нэг гишүү эмээ Ц-вирустэй. Тэр Ц-вирустэй хүн нэлээд өндөр жоохон өндөрсөн цус бүлэгнэлтийн алдагдaltaй. Дэлгэн муу
Тэгээ нэг бүүлнээс нь шүднээс нь цус гардаг. За яг юм шүдэ угаалаа усаар зайлаад тэр нөгөө стакан дотор яг тань үстэй. 3 настай хүүхэд байгаа тэнд жижиг хүүхэд. Тэр хүүхэд шүдэ дөнгөж угаас орж байгаа шойцтой. Ам гимц. Ам дотор юм гарсан. Тэгээ нөгөө эмээ хүү ач хүү хоёрын цоож ингээ байнаадаа харанхуй өрөөнд өмссөн. Тэр замаар энэ хүүхдийн арьс салт гимцэн, амд гимцэн учраас тэр эмээгийн сойзноос хүүхдийн сойз руу дараа нь ингээд нөгөө арьс салтын бүтэн байдал алдагдсан учраас ингээд вирус тамж байгаа байхгүй. Тэгэхээр энийг цусан зам гэдэг байгаа байхгүй. Тэрнээс нэг ингээд цус асгаад юм уу юу лээ том болгон тэгээд амжиж байгаа юм биш штэ. За ахад нэг кейс ярив. Би бүр энэ талбар тамжих замыг бүр талсан зогсоох төлөө би бүрээс айгүй их юм хиймээр санагдаг. Айгүй таньж Монгол нэртэй уул уурхайн компани Кемпт Б вирусын тэгдэлд гарсан. За тэгэл эндээс халдварт малдвар тэгэл ингээл бөө юм болоод нөгөө нэг дархур судлаач одоо юу гэдэг энэ төр ингээд тандалт судлаач модлаач очоод яасан нөгөө нэг удаагийн сахлын хутга байдаг штэ тий. Тэрийг тэр кемпийн хүмүүс эрсэгтэйчүүд уул уурхайн амжин эрсэгтэйчүүд ажиллаж тэгээд сахлаа усна дамжуулаа усчдаг. Тэг би боддог байхгүй Монголын ядуу байдал нь нөгөө ядуу нь энэ мөнгө төрөний ядуудаа биш. Тэтгэлгээний ядуудаа гэдэг тэр чинь 500 жилийн 1000 төгрөг л байдаг штэ. Тэрийг тэнд нэгдүгээр тэр уул уурхайн компани аваад дөрөв авуулаа тавьчих болно. Бас л мөнгөтэй л боломжтой л байгаа. Эсвэл тэр нэг Монголд ирэх хүн те нэг ингээ хүний ингээ зайлаа тайсан юугаар энийг ингээл дамжуулаад ингэж ийна гэдэг чинь тэгэл аюу хэцүү л байгаа байхгүй. Ингээд захал тусахад эртөө ингээл нэг улаан зам зураагаал ингээл бас л энэ салтын энэ арсны бүрэн бүтэн байдал алдагддаг штэ. Ингээд дамж байгаа байхгүй. Тэгэхээр энийг тусан замаар гэж байгаа. Тэрнээс ингээл юу дээрээс нь ингээд цус хатгаад цус юулээд байгаа юм биш шүү. Тэгэхээр энэ халдвар тархах замаар. За сүүлийн үед чочмог Б, С гепатит өсвөр залуу насныхын дунд 18-аас 34 он бэлгийн идэвхтэй амьдралд бэлгийн замаар дамждаг. Тэ. Өөрөө эрүүл хүн байлаа. Б вирустэй юм уу, С вирустэй хүнтэй онвол бэлгийн замаар халдвар дамжих эрсдэлтэй. За ингээд тэгэхээр ингээ тэр вирусууд халдвар дамжих замаараа л ялгагддаг. Хоёлаа сая Б, С-г ярьчлаа. Тэгтээ нөгөө дельта вирус агаад байгаа шүү дээ тий. Энэ яг одоо нөгөө Б-тэй хүмүүс илүү нөгөө дельтагаар халдварлах боломжтой. Энэ нь яг яаж халддаг юм болоо тий. Эсвэл Б-тэй байгаа хүн болгоны тавилангийн явцад ч юм уу тий. Эсвэл дельта нэмэлтээр халдвар авч гинөө та тэмтэр нэг мэрэд өгч. За дельта бол бүр тустай яриа. Дельтагийн вирус бол энэ элэг гэмтэж вирус хөхтөөс хамгийн хоруу чанартай, давшингуй явцтай, тавилан муутай халдвар үүсгдэг маш осолтой вирус. Тэгтээ дельта өөрөө вирус биш. Вироид гэдэг ингээд нүцгэн цөмгүү юм. Вироид нэг юм хөрхий вирус төст бий байхгүй юу? Энэ яадаг вэ гэхээр Б вирусын гадаргуудын антиген дээр очиж суугаад тэгээд эзэн биеийг халдварлуулаад эхэлдэг. Тэгэхээр Б вирусын халдвар тээгч, Б вирустэй гадаргуугийн антиген тээгч, Б вирусын халдвартай гэсэн хүн болгон дельта вирусээр өвдөх халдвар авах эрсдэлтэй. Нөгөө л замаар штэ. Ингээд тэ нөгөө л цусан замаар, арьс салт гэмтсэн замаар. За тэгээд тэрнээс амжигтай таа байгаа. Монгол улсад байгаа Б вирусын халдвартай хүмүүсийн 67.5-аас хамгийн сүүлийн мэдээж 67.5 гэж байгаа. 1998 оны одоо судалгаа гарвал 83% нь дельта вирусын Б дельта вирусын хавсарсан халдвартай гэж байгаа. За одоо энэ цаг үед л яриа. Ер нь ингээд 100 Б вирустэй хүн ингээд зогсоолоо гэхэд тэрний 70% нь дельта вирус, Б дельта вирусын хавсарсан халдвартай байгаа. Тэ? Байх эрсдэлтэй. Тэгэхээр Б вирусын халдвартай бүх хүн, тэр халдварыг тээгч бүх хүн, тэрүүгээр өвчлөөж явж байгаа бүх хүн дельта вирусын халдвар нэмж авах эрсдэл бүр алхам тутам. Нөгөө л маникюр педикюр, нөгөө л шүдний сойз, нөгөө л хумсны утга, нөгөө сахлын эрсдэлтэй. Энэ хүн болгоо ойлгох хэрэгтэй. Тэ одоо энэ подкастын одоо жишээ нь одоо улсын нэгдүгээр төв эмнэлэг, манай гастроэнтерологийн төв одоо намайг оруулж байгаа нь ерөөсөө л энэ дельта вирусын анхаарал хандуулах гэж оруулж байгаа шүү дээ. Ер нь тий. Одоо энэ БЦ вирусгийн яг ингээд нийт одоо өвдөж байгаа хүмүүсийн тав ч юм уу Монголд аль нь илүү тархсан гэдэг вэ? БЦ вирус нь үү? За ерөнхийдөө элэг бүтэн Монгол хөтөлбөр засгийн газрын хөтөлбөр болж хэрэгжээд 2016-20 оны
хооронд хэрэгжээд за вирустэй хүмүүсийн тоо жоохон буурсан гэсэн. Тэрнээс шалтгаалсан нас баралт жоохон буурсан гэсэн тоо байгаа. Гэхдээ би яг албан ёсны тоог хэлж чадахгүй байна. Ер нь бол бета хүмүүс 8.7% нийт хүн амын С вирусын халдвартай хүмүүс нь харин буугаад 5.6% болсон гэдэг мэдээ. Урд нь 11 мэг гэдэг ингээ 10 антер гэсэн тоо явдаг байсан. Хамгийн сүүлд нэг суусан тэр хурал дээр 5.6 гэсэн нэг юм тоо явжсэн. Тийм ба. Тэгэхээр нийт Монгол хүмүүсийн яг одоогийн байдлаар те 8 орчим хувь нь бие вирусын халдвартай. Нэг 6 орчим хувь нь С вирус. Халдвартай гэж үзэж болно. Тий. Тэгвэл бас нөгөө ихээс урагтаг энэ халдварын дамжих одоо аль одоо тий одоо бета юм уу зэтэй байлаа гэхэд яг ийм ихсээ харийг дааж мөсөл төрөх замаараа төрж байгаа үед бас төр шинээр төрж байгаа хүүхэд нь түрүүн дээр халдварлах замтэр ихээс урагт дамжих халдвар хэрэг нь ихээс урагт дамжин нөгөө л БЦД вирус ихээс урагт дамжих өндөр эрсдэлтэй. Тэ ихээс урагт дамжих хувь нь болохоор Б вирус төр хамгийн өндөр, Б-ийн халдвар дээр ихээс урагт дамжих магадлал хамгийн өндөр байдаг. С дээр арай бага. Тэ. Тийм эрсдэл байгаа ихсээ урагт давдаг. Тэ. нөгөө төр хэмлгүүдэд нөгөө эхчүүд нөгөө сүү ороогүй ахтаа нөгөө одоо өөр ихээр нөгөө хүүхдээ хүлэх тохиолдол байдаг ш нэрага тий. Ер нь тэгэл яг инженер бол ингээ хүлчлэхгүй ингээ халдвар дамжих эрсдэлтэй л гэдэг. Ер нь нэг удаадаа тэгээд хүлцэн тохиолдолд энэ давхар хүүхдээ одоо тэгээд шинжилгээнд ч юм уу хамгаалах шаардлагатай одоо мэдэхгүй байгаа ш нөгөө хүлж ахих их эрүүл хэсэг нь бол тий. Хүүхний сүүгээр үл яг дамжина гэж бол ядгүй. Тэгтэл нөгөө ахаал хүүхний сүүнд бол вирус байдгийг бол аюул олон анхаал нэгтгэгт хүүхний сүүнд байдаг юм а гэдгийг бол тодорхойлсон байдаг. Тэгтээ хүүхний одоо халдвартай ээжийн хүүхний сүүг уугаад яг хүүхдэд дамжих эрсдэл нь тийм өндөр гэж бол заагаагүй дамжих эрсдэл бай. Тэгтэл нөгөө ахаал нөгөө салтын бүтэн байдаг шүү дээ. Тэр хүүхдийн нэраа хөрхөн ингээд салт нь бүрэн бүтэн бол дамжихгүй. Салтын барьер бүтэн бол дамжих эрсдэл байхгүй. Сая хоёлаас ингээ БЦ вирус гэж ярьлаа. Энэ яг илүү их хороо чанартай вирус нь яг аль нь болоо? Ер нь элэг гэмтэгч ялангуяа энэ одоо нөгөө парентерал цусан замаар дамждаг вирус зүүн хороо чанартай. Гэхдээ миний бодлоор бол энэ БД-гийн хавсарсан халдвар хамгийн хороо чанартай, давшингуй явцтай, амархан одоо цирроз элэгний хорт хавдарт хүрэгдэг юм хүндрэл үүсгдэг хавдар байгаа. Одоо улсын 1-р төв эмнэлэг дээр элэг сольж байгаа шалтгааны элэг солиулж байгаа шалтгааны 80 гаруй хувь нь 86% нь БД вирусын хавсарсан шалтгаанд элэгний цирроз, элэгний хавдар байна. 2023 онд манай төвийнхэн Японы Кёотод болсон Аз номхон талын орнуудын нөгөө нэг элэг судлаач эмчнэрийн юунд нэг аман илтгэл хэлэлцүүлсэн байгаа. Одоо энэ манай төвд хэвтэн эмчлүүлсэн хүмүүсийн өвчлөлт одоо ингээд нөгөө анализ хийгээд манад одоо тэр судалгаанд хамрагсан тухайн нэг 5 жилийн байдлаар манай засагт нэг 5600 хэвцэн байгаа юм. За тэрнээс тэгээд 1900 одоо 2000 одоо 5.2 гэсэн үг шүү дээ тий. Циррозтой хэвцэн байгаа. Тэр циррозтой хүмүүсийн 78%-ийг Б дельтагийн циррозтой хүмүүс эзэлж цирроз хавдартах элэгний хорт хавдартай хүмүүс эзэлж исэн. Тэгээ эн чинь аман илтгэжтэй ингээ хилцэж байгаа. Тэгэхээр тэр ингээ нэг салбар уралдаан дээр та нар баг энэ тоо зөв гаргасан уу гэд ингээд яг тэгвэл Б дельта вирусын тийм хавсарсан халдвар тийм өндөр улс орон одоо Монгол л болоод байна л да одоохондоо. Тэгтээ Б дельта вирусын халдвар ингээд нөгөө нэг эндемик маягаар одоо нэг голомтлог маягаар одоо ингээд дундад Аз, зүүн өмнөд Аз гэдэг ингээд бид нар орчиж байгаа зүүн номхон талын баруун эргийн бүс нутгууд тэгээ Хятад, Пакистан гэдэг нэг юм хэдэн газар ингээд голомтлог байдлаар байгаад байгаа байхгүй. Бид нар бол тэрний дунд байгаа. Тэгээд тэр ингээд тэр чин Азийн зөндөө олон элэг судлаач одоо зөндөө олон профессор эдэнтэй эмсэр энэ тоо зөв бүр ингээд тэр нийт хэвцэн хүмүүсийн одоо тийм өндөр хувь нь одоо ингээд беталтагийн халдвартай гэж үгээд
Тэгээд тэн дээр нэг профессор нэг Японы нэг профессор ирээд тэгжсэн. Би гэхэд одоо ингээд эдлэг судлаач профессор ба 20 30 жил ажилласан гэж би дельта вирустэй өвчтөе одоогоор би ингээд үзэж эмчилж үзээгүй байгаа гэдэг ингэжсэн. Тэгэхээр бол энэ би дельта вирусын асуудал бол үнэхээр энэ Монголын эрүүл мэндийн салбарын төвдөөгүй энэ Монголын ард түмэн энэ Монголын төр засаг тулгамдаад байгаа асуудал болчиход байгаа байхгүй. Нөгөө ядчаа доох тэмбүү одоо доохоор ч юм уу эсвэл хийхээр одоо халдварлах байгаа хүмүүсийн тоо ер нь бол зам нь бол ижилхэн байгаа даа шүү дээ. БЦ-ийн илүү нөгөө асуудал тарьж байгаа гэдэг шүү дээ. За тэгвэл нөгөө одоо хүн амьдралдаа ч юм уу ингээл одоо анх удаага энэ БЦ вирусыг мэдэхгүй байгаа шүү дээ. Ихэнх хүмүүс нь одоо эртэлрүүлэх шинжилгээнд ороогүй ч юм уу те. Эсвэл нэг удаа оруулчаад хариу нэг ингээд эргэлзээтэй ч юм уу ингээл эрэг гарангуут нь тэгээд тэрийг нөгөө ингээд тоохгүй ингээл хайчиж байна те. За ер нь хэдийн хугацааны дараа хүнд энэ шинж тэмдэг илэрдэг юм болов? Шин тэмдэггүй ч байж болно. Чочмог халдварын тухай ярих болчлоо тий. Шин тэмдэггүй ч байж болно. Ихэнх нь би одоо чочмог шарлаж байгаагүй, чочмог гепатитээр өвдөж байгаагүй гэсэн мөртлөө эсвэл тэ илгэнэ ингээд бүр архаг идэвхтэй гепатит болсон нөгөө илгэнэ өрсөл болсон. Эсвэл цирроз эхэлсэн. Эсвэл бүр 25 дараа онцлогдоод ирдэг. Тий. Тэгвэл ер нь бол Б-ийн нууц хугацаа ойролцоогоор 3 сар, 2-3 сар гэж үздэг. Цэгийг ч юм уу ялгаагүй. Мөн тэ одоо 4-7 хоногоос 12-7 хоног гэдэг ингэж үздэг. Тий. Нууц хугацаа тэр байтугай бүр 6 сар хүртэл нууц хугацаатай ч байж болно гэж байгаа. Тэр нөгөө нэг хүний биед тэр эзэн биед халдвар авсан хүний биед хэр их вирус орсонтой холбоотой гэж бас үздэг. Тий. Одоо ингээд цус илүүлээд чинь одоо юу ч гэдэг нь тий бед одоо БТЦ дээр үед ингээд нөө бүхэл цус ингээд аваар одоо ингээд чинь суманд нэг их төрлөө цус алдлаа ижил үлгэн үнэн ингээд хажууд нь төвтүүлж авал хийдэг байсан гэж байгаа байхгүй. Одоо бид нар тэр үеийг л үзээгүй л дээ. Арай солтой нэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хөгжсөн юм болсон нийгэмд амьдарч байна. Тэгэхэд бол ингээд шууд тэр их ингээд 4-7 хоногийн дараа шарлал эхэлдэг байсан гэл ингээд ахад өвчтөр ярьдаг байхгүй. Тэгээд бүхэл цус хийгээд нөгөө нь уулан доонор эрүүлгээ одоо явж байдаг. Нөгөө нь болохоор нөгөө шинж тэмдэггүй халдвараар үтцэн яваад байдаг юм байгаа байхгүй. Тэгэхээр бол ингээд ер нь бол яг нууц хугацаа нь бол уул нь бол 4-7 хоногоос 12-7 хоног. Тийм. Тэгээд 6 сар хүртэлч байж болно нууц хугацаа. Гэхдээ арайч тийм удаан явдаг юу гэж байхгүй л гэж байгаа л да. Тийм. Эсвэл мэдэгдэхгүй шүү дээ. Огт шин тэмдэггүй. Тийм. Юу нь ямар шинж тэмдэг илэрдэг вэ? Яг энэ вирус халдвар үед. Халдварын үед үү? За хамгийн түрүү нөгөө нэг шалтгаан тодорхойгүй ядарч тамирдах цуваар эхэлнэ. Тий. Шалтгаан тодорхойгүй ядарч тамирдах цуваар эхэлдэг. Одоо ингээд хүмүүстэй ядраад ингээд бүр өдөр тутам хийдэг байсан. Өөрийнхөө зүгээр л хийдэг байсан ажлыг ингээд хийж тахаа болоод ингээд унтаад байгаа мөртлөө өглөө босоод ирэхэд амраагүй юм шиг. За энэ тэр шалтгаан тодорхойгүй ядар тамирдах цуваар астеновектив синдром гэдэг. Тэр дараа нөгөө арьс салж шаарлах хүмүүс өөрөө мэддэг ажил тий хүү чиний нүд чинь шар болсон биш хүү чи ингээд арьс чинь шар болсон биш тий эмгэлт үзүүлгээч гээд тий эсвэл шээсэн тий шээсний өнгөрчлөлтөд үтгэн хар цааш шиг эсвэл нөгөө хар пив шиг өнгөтэй болох гэдэг ингээд тий ийм шин тэмдэг илэрнэ эмнэл зүйн хувьд бол тэгээ лаборатори ингээд баг зургууд өндөл шин тэмдэг илэрнэ ер нь бол яг хувь хүнд бол тийм шин тэмдэг илэрнэ яг өөрөөгөө вирусгүй гэд хүн өөрөө ингээд бод гэвэл одоо ямар шинжилгээ одоо өгөх шаардлагатай вирустэй гэж бодож байгаа хүн үү? Хамгийн одоо вирусыг онцлох тухай ярих болно шүү дээ. Хамгийн нэгдүгээр илрүүлэх шинжилгээ гэдэг байгаа шүү дээ. Монгол улс одоо ер нь энэ төр засаг айл бүр бидрийг төрөөгүй ахтлын вирус гепатиттэй тэмцэх тухай ийм бодлого хөтөлбөртэй нэг ийм хөтөлбөр засгийн газрын хөтөлбөр эсвэл ийм үндэсний хэмжээний хөтөлбөр эсвэл ингээ яам хэрэгжүүлэх ийм хөтөлбөртэй л байсан юм байлээ. Хамгийн түрүү нөгөө нэг илрүүлэх шинжилгээ өгнө гэж байгаа. Илрүүлэх. За тэгээд нөгөө энэ хөтөлбөрүүдийн ач холбогдол юм уу эсвэл яагаад ийм хөтөлбөр гэж тусалж нөгөө нэг илгэний өвчнөл их байсантай л холбоотой шүү дээ. 60 донд нэг имдэгдэл тосон гэж ярьдаг шүү дээ, тий. Тэрнтэй холбоотой. За тэр нь илрүүлэх шинжилгээ яадаг вэ гэхээр тэгээд энэ илрүүлэх шинжилгээг хаач хийж болох боломжтой. Монгол улсын бүх суманд хийн, бүх өрхийн эмнэлэг дээр хийн, бүх улсын эмнэлэг дээр хийн, бүх хувийн эмнэлэг хүсвэл хийж болно. Илрүүлэг байна байхгүй гэд үздэг шинжилгээ байгаа тий. БЦ вирус танд байна байхгүй гэж үздэг шинж илрүүлэг. Масад ийм хийж болдог шинжилгээ.
За энэ илрүүлгээр хэрэг бэдэ ч юм уу CT гэд гарвал дараагийн шатны шинжилгээ өгөх байхгүй. Тий. Вирусын илрүүлэг шинжилгээ энэ BC вирус. Тэгэхээр энэ нөгөө шинжилгээнд дээр одоо вирус илрээгүй бол тэр хүн дахиж одоо дараа хизээ ахиж шинжилгээнд хамрагдах шаардлагатай вэ? За энэ ч одоо бас л энэ нөгөө нэг хөтөлбөрүүд загаалгаа Монгол улс нөгөө BC вирусын тархалт өндөртөө улс орон тул улс орон юм чинь хүнийг ер нь мэсэл имжлэгэнд орохоор ирэхэд чинь одоо олгоо ахуулах байдаг юм уу тий одоо юу гэдэг хатаг нээлэх байд юм уу ингээд мэсэл ямар нэгэн байдлаар ийм мис ажилбар мис засал хийхээр бол заавал BC-гийн шинжилгээ авч байгаа. Улсын хувьд бол тий бүх хүнийг толгой дараалан BC-гийн шинжилгээ авдаг. Эмнэлэгт хандсан тохиолдлуудад аль болох боломжоор авахыг зөвлөмж олгож байгаа. Хамаагүй танд уушгины өвчтөд хандаж болно тий бөөрийн өвчтөд хандаж болно. Тэгэхэд та тэр хүнд ингээд одоо нөгөө гепатит байгаа юм шиг санагдаад вирусын алдарбараа санагдвал тэрийг авахыг ингээд зөвлөмж олгож байгаа. Иргэн өөрөө бол нөгөө ийм тархалт өндөртөө бүс нутагт ийм улс оронд амьдарч байгаагаа ойлгоод эрсдэлд өртсөн бүх тохиолдолд илрүүлэг шинжилгээ өгөх хэрэгтэй байхгүй юу? Ахаал ярэ нөгөө халдвар дамжсан самруугаал ярина. Жишээ нь одоо ингээд эрэгтэй хүмүүстэй өсчөнд ороод ингээд өсөө цахалдаг штэ тий. Тэгээ нэг жоохон ур чадвар муутай өсч яадаг үлээ. Ингээл нөгөө урсгаал цус болгоод ингээл нөгөө энд цус гараад эн чинь хүртэл төрүүчийн тэр өсний машинаар хэн өсөө цахалуулсныг би мэдэхгүй штэ. Таач мэдэхгүй, хинч мэдэхгүй. Тэгэхээр ингээд тийм эрсдэлтэй шижиглэх тийм бүх үйл явдал болох болгонд тэрийг өгж болно. Гэхдээ бол тэр дороо өгөөд юм гарахгүй л тий. Нөгөө нууц хугацааны тухай ярьлаа штэ хэдүүлээ тий. Тэгэхээр ингээд тэгээ би ер нь бол ингээд надад хандж байгаа бүх өвчтөнд эсвэл одоо миний ах トゥ амтэн сантай анд найз нарт өртөөл боломж гаргаад өгж байгаараа л гэж зөвлөдөг. За жилдээ нэг удаа. Бүр огт эмнэлэг явдаг хүн байна те. Нэг шүдэн өвдөд ч юм уу те эмнэлэг орлоо штэ те. За эсвэл юу ч байдгийг те. Ханаа түрээд эмнэлэг орохдоо би нэг BC илрүүлэг өгч юу юм чи гэхэд бид ууцах юмч байхгүй л гэж бодож байна. Нэгэнт одоо ингээд илэгний илрүүлэг шинжилгээнд ингээд эрэг гарчлаа тий. Тэгвэл дараагийн шинжилгээнд хүмүүс тоолуулна гэлээдэг. Энэ шинжилгээ нь яадаг шинжилгээ юм бол? За энэ бас яг уу ер нь бол тоолуулах хэрэгтэй л дээ. Гэхдээ бас л тоосноор яг тэмцэм асуудал шийдэх үгүй л үгүй шүү дээ. Тэгэхээр хоёулаа нөгөө вирусыг салгаж ярих болно. Эхлээд C вирусын тухай ярьж нөгөө тоолдог шинжилгээний тухай ярьсан юм чинь. За та C вирустэй байна илэрчлээ шүү гэд эмч хэлнэ тийм ээ. Тэнгүүд цаашаа яваад C вирусыг тоолноо. Шууд хийх шинжилгээнд C вирус мөн. Тэр байтугай дэлхийд дахинд рефлекс шинжилгээгээд тэр дөрөө илрэнгүүд нь шууд тэр цуснд нь тоолдог шинжилгээнүүд ч одоо дэлхийн өндөр хөгжилтэй орнууд гарч ийн шууд ерөөсөө ингээл ахиж цаашаа энэ тэр эмнэлэг дамжиж явахгүйгээр. За тэгэхээр C вирусыг шууд тоолно. За C вирус тоологдоод те өндөр мэдрэг багажаар 1 мл цуснд те 15 International Unit Milliliters их гарвал шууд C вирус утгах шууд үйлчлэгээтэй эмээ уун. За ингээд C вирус бол ер нь асуудал нь шийдэгчээд байгаа дэлхийд дахинд. Энэ асуудлыг шийдсэн хүмүүс 2021 онд анагаах ухааны салбарын Нобелийн шагнал хүртсэн байгаа. Английн 2, Америкийн 1 эрдэмтэн. За ингээд C вирусын хувьд бол ийм илрүүллээ, тоологдлоо вирусын эсрэг шууд үйлчлэгээтэй эмээ хэрв та илгэний архаг өрөвсөлтөө бол 12-7 хоног уулаа. Циррозтой бол 24-7 хоног уулаа. За ингэ шийдэгдэж байгаа. Гэтэл нөгөө хоёр вирусын хүмүүс бас юм гэж ойлгоод байгаа байхгүй юу? За ингээд илрүүлгээ чинь B цэл үүж байгаа шүү дээ. B вирус илэрхшээ гэвэл яах юм? Шууд тоолохгүй шүү дээ. B вирустэй хүний хувь заяг юу шийдэх юм? D вирус авсарсан алдар байна уу гэж шийднэ. Тэгэхээр би бол B вирус илэрчлээ яана өстой яах юм бэ гэд ингээд байгаа хүмүүс шууд нэгдүгээрт танд D вирусын авсарсан алдар байна уу? D вирусын илрүүлгээ өгөөч, шинжилгээ өгөө. За тэрний дараа B вирусыг тоолъё. Хоёрдугаар хэлж чинь шүү. B вирусыг тоолъё. За тэрний дараа B вирусын HBe антиген үзүүлж байгаа. E антиген яадаг вэхээр энэ хүний цус бусдад халдвар дамжуулах эрсдэл нь хэр өндөр байгааг заадаг. B вирус тоологдоод E антиген тэр цуснд илрээд байвал энэ хүн
халдвар дамжуулах эрсдэл нь шууд 100 дахин их. 100,000 дахин их гэж байгаа шүү. 100 дахин 100,000 дахин их. B-вирус нь тоологдож байгаа. Тэгтээ HBe B-вирусын E антиген тоологдохгүй л халдвар дамжих эрсдэл нь бага. Тэгтэл халдвартай л тэр цус тэгтээ бага гэж байгаа. Тийм учраас ийм шинжилгээнүүд тийм. Тэгтээ энэ бол нарийн асуудал та. Тэгэхээр B-вирус дээр бол тоолно гэд манайханд яагаад би энэ дээр акцент өгöd байна гэхээр тоолно гэд тоолчдаг. Тэрийг 0 болохоор амраа явчихдаг. Санаа намждаг. Үгүй шүү дээ. B-вирусын тэр ДНК 0 байх нь юуг ч илэрхийлэхгүй. Цаана тэ гадаргуугийн антигены тоон утга нь ямар байгаа? Бусад нөгөө элэгний биохимийн үзүүлэлтүүд нь ямар байгаа? Яг өөрөө элэг эхогоор харахад эсвэл фибросканаар харахад эсвэл яг ингээ хатгалтын биопси хийгээд харахад тэр элэгний иддэх өөрчлөлт нь ямар байгаа гэж совь зайлшгүй байхгүй юу? Тийм учраас бидний монголчуудын одоо ард түмний эсвэл одоо бас зарим эмчнэрийн хийгээд байгаа алдаа тэр B-вирус та яна B-вирустэй байна шүү дээ. Илэрчлээ шүү дээ танд. Тоололдод тэр тоон бол нөө цацаа гайгүй юм байна гэ. Үгүй. B-вирус бол тийм биш шүү. Аюун нарийн амьдралын цикл, молекул генетикийн онцлог, халдвар дамжих зам бүх юм нь одоо ч судлагдсаар байгаа. Тийм учраас энэ B-вирус илэрсэн хүний хувь заяаг ерөөсөө D-вирусээ авсарсан халдвартай байна уу гэдг нь шийднэ. Дам бэвэлтэй насаараа удаг юм байгаа. Устдахгүй л дээ. Тэгтээ насаараа удаг юм байна. B дельта болоод ирэхээр зөвхөн эмч нарт биш, Монголын ангаах ухаанд биш, Монголын ард түмэн бүр дэлхийд тулгымцсан асуудал болоод байгаа. Тийм. Таны амьдралын эрүүл хэмнэлт. Клиник эрүүл хэмнэл. Нэгэн одоо анх удаага ингээ шинжилгээ өгчлөө. Тэгээ хаашаа хандхаа мэдэхгүй байгаа даа шүү дээ. Тэгээ яг өрхийн эмч бол за ингээ илрүүлэг дээр ингээ дараагийн шатлал руу ч юм ингээ шилжүүлчих жаах. Ер нь хүн эндээ анхаарч те одоо мэрэгжлийн 3 дахь шатлал ч юм уу юм авалгаа шатлалын эмнэлэгт хандах шаардлагатай юу? Эсвэл за мэдээж BC вирус илрүүлгээр тэ өрхийн эмнэлэгтээ эсвэл сумын эмнэлэгтээ илэрсэн хүн заавал дараагийн шатлалын эмнэлэгт очно. 2 дугаар шатлалын зөндөө олон үзүүлэх эмч байгаа. 2 дугаар шатлалын халдвартын эмчд үзүүлж болно. Дотрийн эмчд үзүүлж болно. Гастроэнтерологийн эмчд үзүүлж болно шүү дээ. Тий. Заавал дараагийн шатлалын шилгээ рүү явна. Тий. Эсвэл халдвар төвчийн судлалын төвд үзүүлж болно. За тэгээ өөрөө сонгоод тий. Шууд одоо 3 дугаар шатлалыг болно. Тэгтээ бол юугаараа л явсан дээр хүртээмж эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжээ бодвол тий өрхийн эмнэлгээс хамгийн ойрхон байгаа эрүүл мэндийн нэгдэл юм уу дүргийнхээ эсвэл дүргийнхээ эмнэлэг рүү явах хэрэгтэй байхгүй юу? Тэнд очихоор нь энэ шинжилгээнүүдийг дараагийн шинжилгээнүүдийг авна. Хоёулаа зөвхөн тоолох шинжилгээний тухай яриад байна. Вирусологийн шинжилгээний тухай тий нөгөө маркерийн шинжилгээний тухай яриад байна. Тэрнээс ч гадна энэ хүнд чинь BC илэрхээр нөгөө элэгний үйл ажиллагаа нь ямар байна? Биохимийн шинжилгээ аавна. Цусны дэлгэрэнгүй шинжилгээнд нөгөө эсүүдийн тоо ялангуяа ацетын тоо ямар байна? Энэ шинжилгээг авах хэрэгтэй. Элгийн эхогоор харах хэрэгтэй. Тэ элгэний бүтцэн ямар байна? Одоо нөгөө шин тэмдэггүй явагддаг гэсэн архаг үргэлжлэлийн шатандаа байна уу? Эсвэл бүтцийн өөрчлөлт байхгүй байна уу? Эсвэл аль үжид сироз болсон байна уу? Эсвэл тэ магадгүй тэгтээ би одоо арайч шууд илрүүлгээр би илрээл шууд хавдар онцлогдох тийм амар хэцүү талантай хүн арай байхгүй байх бити байгаасаа л гэж бодож байна. Тэгэхээр ийм олон шинжилгээ авах шүү дээ. Зөвхөн тоолох шинжилгээ нэг тийм их юм шийдэхгүй. Тий. Тийм учраас Б-гийн халдвартай бүх хүмүүс шинээр илэрсэн, хуучин халдвартай, халдвараа эмчлээд явж байгаа бүх хүмүүс дельта вирус байна уугүй юу гэдэг илрүүлэг шинжилгээ жил болгон хийж байгаа хэрэгтэй. Тэр өөр алтай стандарт. Жил болгон бараг хагас жилд нэг удаа хийж байгаа хэрэгтэй. Тэгээ нөгөө эрсдэлт өртсөн бол тэрнээс хойш 1-3 сарын дараа заавал хийж байгаа хэрэгтэй. Тэ? Эрсдэлтүүд нэг шижигтэй болно шүү дээ. Одоо ч гэдэг нь ингээл нэг цус гарсан эсвэл нэг хүнтэй аюу яасан юм. Тийм. Нэгэн одоо BC вирусээр ингээд өвчлөлтсөн байгаа хүн ер нь бүх энэ хүмүүс ер нь одоо элегний циррозтэй шилжих үү?
энэ одоо дэмжлэгийг хийхгүй байсантай холбоотойгоор тий тэр нь хэдийн хугацааны дараа энэ дараагийн энэ рүү шилждэг вэ? Шилждэг вэ. За C вирус дээр бол тий нийт халдвар авсан хүмүүсийн 45-аас 60% нь вирус аяндаа нөгөө дархлааны эзэн биеийн дархлаанд ялагдаад вирус аяндаа идэгдэм үү эсвэл биес гадагшлаад элиминац болоод гараа явчихдаг. Тэгэхээр бол C вирусын халдвар бол архашхан нэг 50-55% л ахна шүү дээ тий. Нэг 45-аас 55% эмчлүүлэхгүй яваад байвал. Шууд вирус өгсдөг юм уучвал архахгүй шүү дээ. Тэр ямар ч тийм цирроз хамтрын тухай тэр эрсдэл маш бага буурна. B вирус бол архагших юутай. Гэхдээ мөн л энэ эзэн биеийн дархлааны оруулаас шалтгаална. B вирусын бүх халдвартай хүн линий цирроз юм уу те эсвэл линий хавдар болох албагүй. 4-1 нь цирроз болох эрсдэлтэй гэж байгаа. 8-1 нь хавдар болох эрсдэлтэй гэж байгаа. Гэтэл B-дэгийн авсарсан халдвар болохоор хэллээ те. Тэр эрсдэл бүр ингээд нэмэгдээ явцдаг гэж тийм. Эмчлээд хянаад байвал одоо ингээд бид нар энэ дэлхийн гепатитийн өдөрт зориулаад энэ подкастыг хийгээд сууж байна л да. Одоо энэ жилийн 2026 оны дэлхийн гепатитийн өдрийн оройн ингэж байгаа байхгүй. Hepatitis let's break it down гэж байгаа байхгүй. Ерөөсөө энэ гепатит гэдэг өвчнийг цөмөрөө ингээд учрыг нь олцгоё, тийм таслан зогсоё, учрыг нь олцгоё бүр ингээд нэг учир жанцангийн холоодох юу гэсэн ингээд ийм оройтой явагдаж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр энэ халдвар шин тэмдэгтэй, шин тэмдэггүй янз бүр тэ өхөл төрөх одоо өвчин төргөж болно. Эсвэл энэ эзэн биеийн урлаас болоод тэ хүн болгонд ажиллах байх албагүй. Шинж тэмдэгнэж гэсэн, хүндрэлнэж гэсэн. Тий. Тэгэхээр энэ B, C, D-гэр ингээд детальчлаад энийг одоо цөмөрөө учрыг нь ойлгоцгоё л гэдэг ингээд байна. Тий. Илэгний хавдраар одоо ингээд онцлогч байгаа хүмүүс ингээд хожуу бас онцлогдох тохиолдлууд энэ хэр их байдаг вэ? Одоо урд нь юм халдвартай хэсгээ мэдхгүй байсан талбартай ч юм уу тий? Ер нь өөрийгөө хавдраа онцлогдож байгаа хүмүүс хожуу үедээ онцлогдож байгаа нь одоо бол багассан. Нэгдүгээр хүмүүс эрүүл мэндэд анхаардаг болсон. Эмнэлгийн тусламжийн үйлчилгээний нөгөө хүртэм сайжирсан. 20 дугаар нөгөө онцлогоо шинжилгээнүүд сайжирсантай холбоотой. Тэгтэл хожуу үедээ онцлогдож байгаа хавдруу тохиолдол байна. Одоо 7 хоногт нэг удаа л одоо ингээд хавдар хожуу үедээ онцлогдож байгаа тохиолдол ингээд тохиолдод байна шүү дээ. Ер нь эмнэлэг дээр бол тэгэхээр ингээд харамсдаг байхгүй юу? Би ялангуяа энэ C-тэй хүмүүс одоо энэ C вирусын имиж чинь 2014 онд Дэлхийн ангаах ухааны практикт нэвтрүүлээд Америк эрдэмтэд бид нар C вирусыг яллаа гэж зарлаад 2015-16 онд Монголд ороод ирсэн шин 10 оны чинь. Тэгээд эхнээсээ үнтэй уугаад тэ за дараа нэлээд бүтэн Монгол хөтөлбөр 2016-аас 20 онд Монгол улсад маш амжилттай хэрэгжсэн. Тэр үед чинь бараг тэр өдөрт нэгээр нэг удаа юм бараг ингээд амдна авч хийж өгсөн шүү дээ. Бүх шатлалын эмчнэр бүр багийн эмчээс авахуулаад лавлгаа шатлалын эмчнэр анагаахын одоо шилхэн ухааны үндэсний сургуулийн профессорууд оролцсон юм бүр ингээд эрүүл мэндийн систем тэр чигээр ажилласан шүү дээ. Яам маам ч гэсэн төр засагтай засгийн газар яам тэгээд ингээд иргэний нийгмийн байгууллагууд гэж байтал ингээд цэтэй явж байгаад хатар болцсон хүн хожуу шатанда эмчилгэдэггүй шатанда орж ирэхээр би бүр ингээд харамсаад би юу хийх байсан бэ? Бид юу хийх байсан бэ? Яах байсан бэ гэдэг ингээд тэгээ одоо огт эмнэлэгт үзүүлэхгүй гэртээ байгаад л одоо ингээд байгаа голцоо эрэгтэй хүмүүс байдаг. Эмэгтэй хүмүүс бол бас биендээ арчаатай өөрийнхөө зуур шаналгаа одоо юу гэдэг тэрэндээ ядаг эрэгтэй хүмүүс байдаг байхгүй юу. Тэгэл ингээд нөгөө нэг эсвэл ингээд хоол унттайгаа холбоол за эсвэл нэг жоохон 100 татцсантай холбоол энэ биеийнхээ зуурыг тэгж явсаар байгаад хэлний хамтар эмчилдэггүй чатанда онцлогддог. Маш харамсалтай. C вирусыг бид нар хавдар болгож болохгүй байхгүй. Яг бол тэрийг нь ялдаг, устгадаг юм гарсан шүү дээ 0 болгодог. Тий. Насны хувьд ямар хэр залуу хүмүүс юм хавдраа. За ер нь бол ингээд хавдраар өвчлөж байгаа энэ хүмүүсийн насыг хараад тахна 50 гаруй нас, 50-60 насны хооронд их байна да. За тэгээд 60-аас 70-ны хооронд хойшлогдно. За яг цэл залуу 39 ингээд нэг 39 40-50% бас байна. Гэхдээ арай бага. Голцоо хөдөлмөрийн насны орчилтууд байна гэд энэ Монгол улсад хийсэн судалгаа гараад хөдөлмөрийн
насны эдэр насны эрэгтэй хүмүүст голцон онцлогдож байна гэдэг. БЦ вирусээс одоо ингээл урьдчилан сэргийлэх харьцангуй боломжтой гэдэг байгаа шүү дээ тий. Одоо ялангуяа Б-ээс одоо урьдчилан сэргийлэхийн тулд энэ хувь хүн юу хийх хэрэгтэй вэ? За Б вирус бол одоо бас л би хүн өвдөд ороод ирэхэд харамсдаг. Яа тэгвэл сэргийлж болдог алдар байхгүй юу? Дархлаажуулалт хийж болдог вакцинтай албар шүү дээ. Бид нар хүүхдүүдэд 1991 оноос тэ товлолт вакцины хамруулдаг болсон. Хүүхдийг гарангууд нь гээд товлолт вакцины хамруулдаг болсон. Тэрнтэй холбоотойгоор чочмог Б вирусын тохиолдол Монгол улсад 91 онтой юм уу 2001 онтой хавцуулахад хамаагүй буурсан. Тийм тоо баримт байгаа. Тийм үр дүн байгаа. Монгол улсын дархлаажуулалтын хууль байдаг. Сайн дурын дархлаажуулалтанд хамрагдаж болно. Эрсдэл бүлгийнхнийг цаанаас нь дархлаажуулдаг. Одоо эмнэлгийн ажилтнаа онцгойгийнхэн цэрэг цагдаа гэд одоо ингээд те янз бүрийн ингээд тэр халдварт амьдчих замд нөгөө ойрхон хүмүүсийг те вакцинжуулж байгаа. Иргэд өөрөө ялангуяа залуу хүмүүс бол өөрсдөө сайн дурын дархлаажуулалтанд хамрагдаж болно. Б вирус бол сэргийлж болдог халдвар. Дархлаажуулалтанд хамрагдсан бол ямар ч асуудал байхгүй. Жишээ нь эхнэр нөхөр болоход БЦ үзэдэд тэр учиртай штэ. Хэрвээ Б вирустэй бол хин нэг нь тэр хосын хин нэг нь нөгөө эрүүл байгаа хосын дархлаажуулалтанд хамрагдчих. 3 тонн вакцинд хамруулчих. За С вирустэй бол тий нөгөө тоолоод хэрэг вирус тоолоод идэвхтэй байвал эмийн 3 сар уулгачих. Ингээд ер нь асуудал бол шийдэгдээд байгаа. Одоо нөгөө хувь хүмүүсийн эрүүл мэндтэй тэгээ энэ нөгөө вирусын халдварт би элэг гэмтээдэг энэ вирусын халдварт хандах хандлага ойлголтыг жоохон ингээд өөрчлөмөр байгаа байхгүй юу? Хүүхдүүдийн хувьд одоо та ингэ сая ярьж 91 оноос хойш ингээд дархлаажуулалтанд хамрагдаад одоо тий товлолт вакцинд хамрагдаад явчихж байна. Одоо ингээд 33-4 хүрээл авчиж штэ. За тэгэнгүүт нөгөө энэ нөгөө хийсэн дархлаажуулалт маань биднийх яг хэдий хэмжээнд байвал яг бид нар дархлаатай гэж үзэх бай. Яг зөв маш гоё асуулт байна. За сайн ч мэдээ байгаа, муу ч мэдээ байгаа энэтэй холбоотой. За Монгол хүүхдүүд дунд хийсэн нөгөө дархлааны тогтоц гэж ярьдаг. Одоо Б вирусыг хамгаалах тэр дархлааны маань тогтоц хэр өндөр тогтцыг үүсэж байна гэдэг ингээ үзэхээр Монгол хүүхдүүдийн дунд хийсэн судалгаа, даан сургуулийн нарын судалгаа бий. Сүүлд чинь 51 их сургуультай анагаан шилжүүлэх ухааны үндэсний их сургууль, улсын дөрвөн эмнэлгийн гац амбарлаг дүү хамтраад судалгаа хийсэн. Ерөөсөө Монгол хүүхдүүдийн дархлаа ингээд 7-8 наснаас ингээд нөгөө дархлаа тогтоц нь буураад ирж байгаа байхгүй юу? Хүүхдүүдийн 3.1 гэдэг байгаа шүү. Бүр дархлаа тогтцсон нөгөө. Тийм. Тэгээ тэр үед нь ахаад одоо ингээд энэ улсын нөгөө нэг дархлааны бас товлолд оруулаад ахаад хүүхдийг тэгээ 8 юм уу 10 юм уу одоо мэдгүй 14 наснд юм уу ахаад нэг нэмэлт тунгаар Б вирусээр одоо дархлаажуулъя. Дархлаажуулвал яасан юм бэ гэд. Тэгээ одоо зарим юм хүнстэй ээж аав бол хүүхдийнхээ дархлаа тогтцыг үзүүлээд дархлаа тогтцсон унтсан байвал нэмэлт тун аваа явж штэ. Тэрийг дэлхийн эрүүл мэндийн байгууллага зөвлөж байгаа. Тэр дархлаа тогтцохэр нэг тоо байгаа. Тэ? Тэр дархлаа тогтц анти-HBs гэдэг юмыг үздэг. Тэр 100-аас дээш байх хэрэгтэй гэж байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага бол 10-аас дээш болно. 10 тэ интернэшнл юунит миллилитрээс илүү бол энэ үнийг хамгаална гэж үздэг. Манайх нөгөө тархалт өндөр бүс нутаг учраас олон улсын эрдэмтдтэй зөвлөлтөд ерөөсөө энэ Монгол хүнийхээ 100-аас дээш байвал зүгээрээ гэд ингээд 100-аас дээш гэдэг ингээд тоо яваад байгаа. Тэр дархлаа тогтцыг. Тэгэхээр тэр дархлаа тогтц үзүүлж байгаа хүмүүс 100-аас доошоо орсон байвал эмчтэй зөвлөлтөд бустер тун хийлгэх хэрэгтэй байхгүй юу? За тэрнийг хариуцсан алба байна. Алдар төвчин судлалын үндэсний төв дээр сайн дурын дархлаажуулалтын кабинет байдаг. Тэнд дархлаажуулалтын бүхэл бүтэн улсын дархлаажуулалтыг харьцуулж байгаа хариуцаа сууж байгаа алба байдаг. Асуух хэрэгтэй. Тэгэхээр 100 гэсэн нэг дотоод бол. Гэхдээ тэр Б вирусын эсрэг дархлаа үүсэх нь бас нөгөө тэр Б вирусын өөрийнх нь амьдралын нөгөө цикл, молекул, генетик те аюу бол өвчин зүйлээс шалтгаалаад тэгээ нөгөө эзэн бие дархлааны ургамлаас шалтгаалаад сонирхолтой юм билээ. Зарим хүнийг одоо 3 тунгаар ингээд вакцинжуулаад чиний христийн тэмцээг би вакцинжууллаа. За тэгээд дараа нэг ингээд тэр хүн явжгаад одоо тэрний дараа дархлаа тогтцсон ингээд 6 сарын дараа үзэх ёстой л доо ер нь. Тэгэхээр 1500 1200 аюу өндөр тогтцсон байна. Тэгээд нөгөө нөхрийг чи ахаад одоо юу ч болдог юм те эсвэл өөрөө тэр хүн юмч болчоод бас нэг эрсдэл мэрсэл үрчээд ахаад нэг үзэх бүр ингээд 100-аас доош унтсан байна.
Гэтэл одоо нэг өөр дөр надад жишээ байна л да. Оросд би Оросын эрхүүг хангах ухааны их сургууль төгссөн. Тэр намайг оюутан багт нөгөө би эрсдэл бүлгийн хүн болчиход шүү дээ. Нөгөө медик болсон. Намайг вакцинжуулсан. Тэгээ одоо санахад 3 тонн вакцины би 2-ыг хэлгэсэн санагдаад байдیں۔ Нөгөө Монгол зонгол руугаа нөгөө гэр мэрлүүгээ харих гээд. Тэгээд дөнгөж улсын 1-р төвийн эмнэлэгт ажилд орсон жил 2005 онд байна уу? 6 онд байна уу? Энэ хайпервирус лаборатори нэгдэд. Тэгээ нөгөө Японы онцлогууд орж ирээд тархлаа тогтцолсон эрүүл мэндийн байгууллаганд үзчихсэн байхгүй юу. Тэгэхэд минийх нэг 111 гэсэн тоол байсан. Тэгэл ингээл одоо нөгөө нэг ажилчдын урьдчилан сэргийлэх үзлэгээр энэ тархлаа тогтц б вирус эсрэг тархлаа тогтц байнг үзэж байгаа. Тэгээ ингээ үзүүлэхэд минийх ингээ 114 гэдэг. Ингээд сони 1 тонн дээр тогтцсон юм шиг. Гэтэл ингээд яг ингээд мэрэгжил нэг нөтүүдтэйгээ нөгөө бүгд тархлаа вакцин хийлгэсэн байгаа шүү дээ. Ярахад заримынх нь унаад ингээд 3 жил тутам ч юм уу 5 жилийн дараа ч юм уу ингээд нөгөө нэмэлт тун авсан гэж яриад байгаа. Тэгэхээр нөгөө энэ эзэн биеийн тархлааны урлаас их шалтгаалтай байна гэдэг. Тийм учраас энэ элэг гэмтэгч вирус үедээ айгүй олон асуудал нь айгүй юу байгаа шүү дээ. Ерөөсөө судлагдмаар л байгаа. Бүр ингээд бүрэн төгс нэгдсэн юм байхгүй. Б-дээр ч гэсэн ялангуяа. Одоо С-ийг сэргийлэх вакцингүй шүү дээ. Тий бас л вакцин байхгүй. Устгадаг юм нь гарсан. Сайн байна. Тэ. Тэгэхээр ингээд ер нь ингээд сонин Б-д бол вакцин байгаад байдаг. Тэгсэн мөртлөө тархалт нь бурахгүй. С болохоор вакцингүй мөртлөө бүр мөсөө идгэрдэг гэд ингээд сонин. Тэгэхээр энэ ангаах ухааны энэ хөгжил одоо юу гэдэг энэ судалгаа гэдэг бол ингээд үргэлжлээд тасралтгүй ерөөсөн ингээд 1000 секунд тусам нээлт болоод явж байгаа байхгүй. Та түрүү ярьсанчлаа нөгөө илэгний одоо БЦ вирус үед ийм уужаа хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр хүмүүс ер нь бол эмч дээр ер нь хэр удаан хянагдчих хэвээр вэ? Мэдээж тэр нэг эмнэлгийн хяналтанд байгаа шүү дээ, тий. Тэр тодорхой хугацаанд байхдаа нөгөө илэгний үйл ажиллагаа үзээд маркер болон яхад харуулаад явж байгаа. Тэнгүүд хүмүүс нөгөө бас нөгөө эмчлэгдээд нөгөө арай гайгүй болтлон би энэ арай нэг гайгүй болоод ирсэн шүү дээ. Тэнгүүд чинь очихгүй байх тийм тохиолдлууд энэ байдгүй. Энэ ямар хор уршигтай вэ? За ер нь бол ахаал нөгөө вирусээр л яриа. Жохон ялхах таахгүй юу. За С вирусыг түрүү ярьсан шүү дээ би те. Илэрлээ ингээд тоологдлоо. Эмээ 3 юм уу 6 сар болоо. Ерөөсөө 2хон иржимээр л уудаг. Тэ. Архаг гепатиттай бол одоо 12 хоног, циррозтой бол 24 хоног уудаг. Тэгээд им С вирусын нөгөө вирусыг устгах шууд үйлчлэгээтэй им ууж дуусчаад 12-оос 24 хоногийн дараа ахад вирусыг тоолох хэрэгтэй. Тэгэхэд тоологдохгүй 0 болсон байвал энийг жинхэнэ вирусын доктортой орвол үүссэн яг одоо вирусыг устгасан эмчилгээ гэж үзнэ. Тэрнээс биш те яг эмээ ууж С вирусын эсрэг вирус эсрэг эмээ ууд дууссан өдөр тэрний маргааш юм уу тэрний 7 хоногийн дараа 0 болсноо ахаад нөгөө 12-оос 24 7 хоногийн дотроо тоологдоод эхлэх юм бол вирус устдаггүй гэж үздэг. Вирусын доктортой хариу бол үүссэнгүй гэж үздэг. 24 7 дотор вирус устсан 0 болцсон байвал те 24 дахь 7 хоног дээр эмчилгээ дуусснаас хойш те тэгвэл энэ ингээд сайн үр дүн гэж үздэг. За тэгээ энэ хүн яах ёстой вэ гэхээр жилд нэг удаа эхот оруулж явах ёстой. Илгэний хавдрын нөгөө эрт болон хожим үе маркер өгж явах ёстой. 2 маркер үздэг болоод байгаа шүү дээ. Тэ тэрийг өгж явах ёстой гэж байгаа. Жилд нэг удаа. С вирус төр нэг ийм парадокс яригдаад байгаа. С вирус устсан ч гэсэн хавдар болох эрсдэл нь 50-50 50% үлдчихэд байна гэх 50% үлдчихэд байна гэд ингэж байгаа. Тийм учраас бол С вирусын эмчилгээ дуусаад 0 болчлоо гэж сэтгэл амрахгүйгээр жилд нэг удаа эхот оруулж явах ёстой. Илгэний хавдрын маркер өгж явах ёстой. За С вирусын тухайд энэ шүү. Тийм. Ингэж байгаа. За Б вирус бол ярвигтай байна. Б вирусын эмчилгээ нуклеотидын аналог Б вирусыг нөгөө нэг интеграцид оруулдаг. Эсийн дотор ингээ бариад байдаг. Одоо манайхны хэллэгээр бол унтуулад байдаг юмнууд байгаа. Яг ингээ 0 тусдагдаг юм гараагүй байна хараахан. 25 жилд гарна гэсэн баяртай мэдээ байгаа. Тэгтээ гараагүй байна. Тэгэхээр тэр нуклеотидын аналог эмийг өдөрт нэг уудаг тэр эмийг ууж байгаа хүмүүс нуклеотидын аналог эмийг ууж байгаа хүмүүс маш олон жил уuna. Магадгүй насаараа ч ууж магадгүй. Зүгээр хизээ ууж эхлэх вэ гэдгийг эмч үзчихээ шийддэг. Бүх юмыг харж яаж зөвхөн тоо биш хэлсэн те шийддэг. Тэгэхээр насан туршдаа уuna. Тэгэхээр энэ хүн бол эмчилгээ эхэлсэн эхний жилд бол 3 сар тутам эмчийн хяналтанд байх хэрэгтэй. Тодорхой шинжилгээ өгөө явна. За тэгээ 2 дахь жилээс нь 6 сар тутам эмчийн хяналтанд бас холбогдох шинжилгээнүүд өгөөд явдаг.
Энэ дотор мөн л ялгаагүй. Гэхдээ ари эхо нөгөө илгэний эрт болон хожим үеийн маркер, илгэний биохим гэл ингээд энэ шинжилгээнүүд ингээд тэгэл өгөөл явал энэ. Явал хянагдах хэвчээ хяналтгүй. За тэгээд Монгол хүллийн болохоор хяналтгүй алга болчтой хүмүүс байна. 3 жилийн дараа ирнэ. Гэхдээ тэр хүмүүс би юунд нь баярлдаг вэ гэхээр имээ таслаагүй уусанд нь баярлдаг. Нөгөө вирус эсрэг имээ таслаагүй ууцсан байгаа байхгүй. Нөгөө өдөрт нэг удаг юм. Ямар ч хэсэг үзүүлж эмчтэй амжихгүй ч гэсэн тэр нь сайн байна. Тэгэхгүй ингээл те би вирусын юм ууж байгаа. Нэг уугаал, нэг таслаад, нэг санахаараа уугаад тэгж уудаг вирус юм гэж байхгүй шүү дээ. Тий? Яг тэгвэл тэр вирус мутацид орох эрсдэлтэй. Бүр ямар ч юм төвчрөхдөггүй болов. Тий? Тэгээд Б вирус дээр дархлаатай ахаад ямар ч үсэн ингээд бариад идэг, унтуулад идэг юм байгаа гэдэг. Бас л амар давуу тал байхгүй юу? Нэгдүгээр талдвар авахгүй яж бодлох нь тий. За одоо нэгэн талдвар авсан бол тий тэрийг ингээд ямар ч хэсэн бариад дарангуулад байж болох нь бүр устгах чаддгүй мах гэдэг юм байна. За Б дельта вирустай халдвартай хүн дээр бол эмчилгээнд дээр аюул төвхтэй байгаа. Дельта вирусын эмчилгээ дэлхийн ангаа ухаанд нэвтрээд удаагүй байна. Нэг сайн хүлээн зөвшөөрөгдөггүй байна. Дөнгөж сая л нэг сарын өмнө Америкийн хүнс эмийн холбоо бүртгэж авлаа шүү дээ. Дельта вирусын бүлбэртэй эмчилгээг Монгол улсад бол нэвтэрсэн байгаа. За тэгээд тодорхой тооны хүмүүст хийгдэж байна. Тэгвэл энэ эмчилгээ нэгдүгээр өртгөө хувьд өндөр байна. Хоёрдугаар эмчилгээний үр дүн 100% биш шүү дээ. Тийм топ биш шүү дээ. Кул биш байхгүй. Ерөөсөө эмчилгээг 48 одоо 96 7 хоног хийлээ. Нэг 20-25% нь вирус алга болно. Нөгөө вирусын доктортой хариу оруулалт үүснэ. Бусдад нь эмчилгээ зогсоолоо тэр дельта вирусын эмчилгээг 4-7 хоногийн дараа вирус ахаал ингээ гараад ирнэ. Одоо тэрнтэй холбоотой эмчийн зовлон би яг туулаад байж байна. Одоо тэр анхны дельта вирусын нөгөө бүлбэртийн эмчилгээнд хамрагдсан хүмүүс яг нөгөө зэрэг ихсэн болохоор одоо 6 сард дуусж байгаа. Миний хүмүүс одоо дууссан. Одоо ингээд эмчилгээг зогсооцсон байгаа хянагдаж байгаа бидэнд хянагдаг хүмүүс. Вирус нь гарч ирэх болоо 4-7 хоногийн дараа яах вэ гэдэг ингээд одоо наадмын дараа л тэр мэддэх байх та 4-7 хоногийн дараа. Ерөөсөө л 25% нь л вирус устна. Бусдад нь тэгээ зогсоогоо ингээд. Тийм учраас бас яах вэ? Эмчилгээ гарч ирсэн сайн байна. Нийт талбартай хүмүүсийн тий эмчилгээнд хамрагдсан хүмүүс 20% аварж байгаа нь тий. Тэр ингээд илгэнд явж байгаа тий. Тэр одоо өрөвсөл, идэвхтэй өрөвсөл, цирроз тий тэр процессыг зогсоож байгаа нь сайн байна. Тэр хүнийг хавдарт өртөх эрсдлээс сэргийлж байгаа нь сайн байна. Гэхдээ энэ дельта вирусын эмчилгээ тийм л үр дүнтэй байгаа. Тэгээ өртөх нь маш өндөр. Тийм учраас ингээ хүмүүс ч гомдоод би илгэн тэрэнд хийлээ энд хийсэнгүүгээ ингээ гүгээд штэ ингээ байн юу яагаад яам дээр гүйжчихэд сад дээр гүйж ороод ингээ гомдоод яваад штэ. Тий? Ийм байгаа. Тэр эмчийн банк хяналтанд байдаг штэ. Тэгээ бүр ингээд Монгол улсын юу гарцсан, эмгэл зүйн удирдамж гарцсан. 3 сарын дараа тим шинжилгээ өгнө. 6 сарын дараа тим шинжилгээ өгнө. Тэр одоо тэр эмчилгээг дуусаад жил тэр эмчилгээ хийсэн эмчийн хяналтанд байна гэж байгаа. Дельта вирус төр тиймэрхүү байгаа. Эрүүл амьдралын зөв хэмнэл, эрүүл хэмнэл подкастыг сонсож байгаа танд баярлалаа. Цаашид бидэнтэй хамт илүү их мэдээлэл авахыг хүсвэл subscribe хийж хонхоо дараарай. Энэ эмчилгээ хийж байгаа хүмүүс ямар одоо дэглэмийг нь баримтлах ёстой вэ? За өвчин эмчийн нэмэр л эмчилнэ. Хоёулаа илгэний нөгөө вирусын шилтгаантай арахыг өрөвсөл тэрний өр урахын тухай яриад байгаа шүү дээ тий. Эмээр эмчилнэ, эмийн эмчилгээтэй хүмүүс хажуугаар нь бас баримтлах дэглэм байлгүй яах вэ? Гол нь хоол ундны зөв зохистой хэрэглээ байна. Хоол хүнсний хэрэглээ гэхээр хамгийн нэгдүгээр вирус эсрэг эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс ариг согтууруулах ундааны бүтээгдэхүүн огт хэрэглэж болохгүй. Одоо энэ дельтагийн эмчилгээний заавар тарьж байгаа, Б-гийн эмчилгээний заавар тарьж байгаа, нөгөө бүр 0 болтлоо устдаг, С-гийн эмчилгээ заавар тарьж энэ вирус эсрэг эмчилгээ хийж явах явцад арх согтууруулах ундааны хэрэглээ ерөөсөө байхгүй, огт хэрэглэхгүй. Тэрийг эмч бүр хэрэглэж гэнэ үгүй юу гэдгийг тусгай асуумжаар авч ингэж тэр карт мартанд, хяналтын картанда тусгасан байна гэдэг ингэж зааж. Арх штэ гол нь. За тэгээд дараа нь болохоор тийм нөгөө нэг юу хүнсний тухай ярьж байгаа. Шарсан, түлсэн тий одоо ингээ хуурсан, хайрсан, хуухалсан тэр хүнснүүд тос өөх ихтэй тэр хүнснүүд хэрэглээд бас жоохон хорих хэрэгтэй байдаг. Гэхдээ бүр тий тэрийг багасгах, эрс багасгах хэрэгтэй. Айлхоор тий шингүүр сайтай тий навчит ногоо, жимс, уурглаг
тийм хоол иднэ гэж зааж байгаа. Тий. Гол нь гэхдээ би ингээл одоо өвчнөд хяналтанд байгаа хүмүүсийг ингээл хараад байхад юу л байгаа. Ер нь дэглэмтэй хүмүүс бол цансаал дэглэмтэй. Дэглэмгүй нэг эмчилгээ нэг ихлээл нэг эмчээ гэж гүйж ирээл тэгснэ нэг алга уснаа яана би ингэчлээ гэж ирээл дахиад ингээд байгаа хүмүүс дэглэм алдаад байгаа хүмүүс ерөөсөө тэгэл нэг тэр хувийн зохион байгуулалт сахилга баттай өөрөө өөртөө хандах хандлага тэр өөрийнхөө өвчнөд хандж байгаа хандлага тэр өөрөө өөрийгөө одоо хайрлаж байгаа авч явж байгаа байдлаас л болоод байгаа юм. Тий. Гол нь л архины хэрэглээ. Тэгээд тэр илгэний өвчтөн хүмүүс ууж идэж болохгүй хүнсний хэрэглээ. За тэгээд дээрэс нь нэмэгдээд одоо нөгөө нэг чихэр сахар цангуур бас жоохон хойр гэдэг байгаа шүү дээ. Яг багсах гэдэг байгаа бүр идэхгүй биш. Тий, ийм байгаа. Ер нь л арх. За тэгээд тэрнээс гадна вирус эсрэг эмчилгээ хийж байгаа хүмүүс ажил амралтын дэглэм. Одоо шинэ ингээд C-вирусын юм 3 юм уу 6 сар л унаа 3 юм уу 6 сар л унаа гэж чинь тэр хооронд ингээд нэг амар хүн төчээр ажил хийгээл те одоо юу гэдгийг ингээд одоо бүрнэл барилгастуул ингээд хүн машин махтас барьдаг хэрэггүй ч тэр 3-аас 6 сард хөдөлмөрөөр зохицуулж болно. За B-вирусын юм бол насан туршдаа уух учраас нэг хөдөлмөр зохицуулт хийгээдэггүй тэр нь таараа тохироод өдөрт нэг ууж байгаа бол уугаад яаж болно. А дельтагийн эмчилгээнд бол бүр тэр хүмүүс юу хийж байгаа шүү. Хөдөлмөр зохицуулт хийгээд бүр нөгөө групп гэж юм тогтоож байгаа. Яг хэмжлэг хийж авах хугацаанд нь тий. Жон хүнд эмчилгээ байдаг. Энэ чинь интерфероноор эмчилвэл нэлээд хүнд айгүй гаж нөлөө ихтэй. За пульпертид ч гэсэн 48 96 7 хоног тий 96 7 хоног бас бүр хөдөлмөр зохицуулт хийж байгаа. Тэгэхээр энэ хөдөлмөр зохицуулт яагаад хийгээд байгаа гэхээр ер нь л би тэгээд хоол ундны болон ажил амралтын дэглэм сахих шаардлагатай бай. Би яг хартан дээр тэгж үждэг. Хэлээд байгаа байхгүй юу? Тий. Тэгээд вирус эмчилгээтэй цуг тий ярих хэрэгжихгүй. За тэрний дараагийн нэг юм. Вирусын юм ууж. За ер нь илгэний тий нөгөө гепатит архаг өрөвсөлтэй илгэний асуудалтай байж янз бүрийн тий ямар ч баталгаа нотлохоогүй сүлжээний бүтээгдэхүүн, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, юмны одоо юу лээ нөгөө хаг маг юу ингээд нэг юм сонио юмнууд хэрэгэлдэг манайхаа. Тэр нь нэмээд дахиад би түрүү ярьсан те нөгөө токсик хордлогын шалтгаантай илгэний гэмтэл ахаа вирустэй. Дээр нэмээд одоо юу чинь нэг юм уугаад те. Бид нар тэр зөндөөл хүн ирдэг юм да. Тэгээд одоо хүмүүсийн одоо тэр компани одоо юу нэр төр талцсан хэрэг болох бах та. Тэгээд ингээд хэрэгтэй хэрэггүй сүлжээний бүтээгдэхүүн хэрэгтэй хэрэггүй чаддгүй хүний им тан уугаад бүр ин амар болоод ирж байгаа хүмүүс байдаг штэ. Тийм учраас тэр вирус эсрэг эмчилгээ явж явах бол айл болохоор тийм баталгаа нотлохоогүй им тан хүнсний нэмэлт бүтээгдэхүүний хэрэгтлэнээс зайлсхийх хэрэгтэй байгаа. За тэгээд би өвчтөө өнгөл ингээл гэртээ хөвтөд авахгүй штэ тий. Дунд зэргийн ачаалтаа дасгал хөдөлгөөнийг 7 хоног 150 минут хийхийг зөвлөж байгаа. Бүр эдэг сонсон хүнд зөвлөж байгаа. Та манай чинь өвчтөө гэхэд нэг өвчтөө позишнд орчдөг тий. Юу гэл ингээл өгөөжтэй тэр хүнийг алхахыг сэлхийг дугуй унахыг ч ороогүй. А өндөр ачаалтаа дасгал хөдөлгөөн хийж болохгүй. Өндөр ачаалтаа одоо мэрэгжлийн спортоор хичээлэгч байт юм одоо штанг өргөх мөргөх тий. Хүчний тим хийж болохгүй. Одоо тэрнээс биш ингээд тий дунд зэргийн ачаалтаа дасгал хөдөлгөөн бүр цаанаасаа 7 хоног 150 минут хийж байгаа. Чи 7 хоногийн нэг өдрөө сонгоод 150 минут хийх юм уу? Эсвэл 7 хоногтоо 5 өдөрт нь хуваагаад 7 өдөрт нь хуваад хийх юм уу? Тэрийг заавал хийхийг зөвлөж байгаа. Хийж болно гэж байгаа. Хийхийг зөвлөж байгаа. Энэ бас чухал алхах сэлэхгүй шүү дээ одоо тий. Ингээл дугуй унах, хайкинг одоо тэгэл зөндөө юм байж тээ болно гэж байгаа. Энэ бол амьдралынхаа хэв маягийг өргөжлүүлэх. Хөө ерөөсөө тий амьдралынхаа хэв маягийг зөв болгох шаардлагатай байхгүй юу? Тий. Нэнд энэ гепатитээр онцлогдсон тэг эмчилгээ хийлгэж байгаа эмэгтэй хүмүүсийн жимсэлч юм болох уу? Гепатитээр онцлогдсон уу? Тий одоо эмчилгээ хийж байгаа. Болно шүү дээ. Хүний эрхийг тэгж хорохгүй шүү дээ. Зөндөө ээж нар одоо цэгийн халдвартай, бэгийн халдвартай ээж нар төрж ийн гол нь нөгөө эхээс урагт дамжих халдвараас сэргийлэх ёстой. За С дээр бол эхээс урагт дамжих халдвар ерөөсөө 4-6% гэдэг маш бага. Тэр нөгөө нэг таны ярьсан нөгөө ихсийн хоргийг айгу муу нэвтрдэг С-ийн вирус. Тий. За тэгээд одоо нөгөө С-ийг устгадаг юм гарцсан шүү дээ тий. Тэгэхээр С-тэйгээ мэдсээр үйжээж итгэвтэй нөгөө вирус тоологдоод итгэвтэй халдвартайгаа мэдсээр үйжээж жирэмсэлдэг ээж гэж байх ёсгүй гэж бодож байгаа би. За мэдхгүй явж байгаа тий самсаргууны хөдөө нэг бүр бодхон одоо сум тосгонд байдаг хүн. Тэрнээс ч тий энэ хотод их хотод одоо энэ том аймагуудад тий энэ сумын эмгтэй
бүсийн онцгой эмнэлгийн төвдөө сум дундын эмнэлэгтэй газруудад тийм юм байх ёсгүй шүү дээ. Цэдэг хүн нөхөн үржих насны эмнэлэгтэй илгэрлээ л бол аймаг руу явуулаад эсвэл хот руу явуулаад тоолуулаа. Имийн 3 сар уулгалаа тэгээд жилийн дараа зэмшилж болдог байгаа. Тий. Тэгэхээр тэр бол одоо жирэмслэн явж бол айгүй харамсалтай жирэмс тийм байх ёсгүй. Би бол би хэллээ тий нөгөө сэргийлж болдог халдвар. Бас л нөхөн өрчгөн насны манай залуу охид бүсгүүчүүд нөгөө дархлаа тогтцоо үзүүлээд би эхлээд бэгийн халдвартай байна уу юу үзүүлээд за нөгөө дархлаажуулт хийлгсэн бол те вакцины нөгөө дархлаа тогтцол маань ямар байна үзүүлээд тэгээд жирэмслэх хэрэгтэй байхгүй. За нэгэнд архаг халдвартай юм уугаад явж байгаа ээжүүд байгаа. Жирэмсэлж болно шүү дээ. Нөгөө л ахаал хүүхдийг төрөхтөн л ингээд дөнгөж энэ хорвоо энэ сайхан Монгол орны хөрс орон төр гიშгэнгүүд нь дэлтэй вирусын халдвар өвчмөргүй шүү дээ. Сэргийлж болно бас л сэргүүлдэг. Тим ээжээс төрсөн хүүхдүүдийг тусгай одоо ингээд нөгөө шалгуураар үнэлээд товлол вакцин дээр нэмээд бэлэн хепапик иммуноглобулин хийдэг. Тэр юу Монгол улс дээр нэвтэрсэн. Төрх өрөөнд бэлэн байж байгаа. Тэ? Эсвэл одоо тэгээд янз бүрийн улсын эдийн засгийн байлаас байгаа одоо болохгүй л өөрөө их худалдаж аваад тэрийг хийлгэж болно. Тэгэхээр тэрийг өвмөс схемээр вакцинжуулах гэж байна. Товлолт вакцин дээр нэмэх нь тусгай иммуноглобулин Б-ийн эсрэг те. Тэрийг хинт хийх вэ, яаж хийх вэ гэдэг ёстой эмчнэр шийднэ. Тий. Тэгэхээр бол ер нь ингээд миний яриг сонсоод л энэ халдвараас БЦД-ийн халдвар сэргийлж болохоор байгаа зуулна. Тэгээ данч харамсалтай нь ингээд одоо өдөр тутмын ингээд амьдралдаа энэ хийж байгаа энэ одоо ажилдаа ингээд энэ халдвар дамжих цам таслан зогсохгүй шинэ халдварын тоо ингээд оройтой буухгүй байгаа нь аюу харамсал төрүүлдэг надад бүр эмчүүд би энэ дээр юу хийх ёстой байсан бэ болормоо чи гэдэг ингээд бодогддог. Одоо ингээд Бэгийн имийг удаа тэр хүмүүс ингээд надад 6 сар жил юм уу эсвэл 6 сарын зайтай үзүүлж явах хэрэгтэй гэд. Одоо ингээд миний хамгийн удаан ийм ууж байгаа 12 жил би вирусын муугаа явж байна. Маш хариуцлагатай иргэн. 2 жилийн өмнө Бэгийн им уусан 10 дахь жил дээр шүдээ янзлуулаад вирус аваад ирж байгаа байхгүй. Би баг уйлж байгаа. Баг ингээд уйлж байгаа чи даанч явда хаана янзлуулсан юм бэ? Хариуцлагын асуухгүй яасан юм бэ? Тэрс тэр хүн айгүй юм томоотой боловсралтай тийм зүгээр юм төрийн ажил хийдэг залуу байдаг. Амар хариуцлагатай, маш өөртөө хариуцлагатай хандна, өвчнөдөө хариуцлагатай хандна, им тангаа уун. Тийм. Заал малын тоглоно. Тэгээ яасан бэ гэж тэр хүн шүдний өдлөө авахуулаад тэгээд вирусын халдвар авцсан. Тэгтээ азар тэр хүн итгэхгүй, вирус нэтгэхгүй халдвар аваад өнгөрсөн байгаа. Тэгээ нөө Бэгийн им уужсны ач байх өөрөө тэр хүн зөв амьдрдаг, аргатаар сэргийлдэг, спортоор хичээлдэг учраас тэгээд дархлаа эзэн биеийн дархлаа сайн байгаад халдвар авсан. Гэхдээ тэр нь ингэж хавсарсан халдвар болоог. Ахад эмхтэй байна. Ахад дөнгөж миний алтанд 2 жил болж байгаа. Бас л босралтай төрийн албаа хаагч эмхтэй. Нэг газар алгаанд орсон л гэсэн. Тэгэл дээлрээд. Тэгээд таста ямар сони юм бэ гэл тэгэл гайхал өнгөрсөн. Тэгэхээр бид нар энэ нөгөө нэг БЦД вирус нөгөө цусан замаар буюу парентерал замаар дамждаг энэ халдвар дамжих замыг таслан зогсоохгүй бол энэ тухай ойлголтыг ард иргэдэд бүр хүүхэд байх цагаас нь өгөхгүй бол ерөөсөө ямар сайн гоё юм гараад мундаг юм Нобелийн шагнал авсан юм гараад бид нар энэ халдварын тархалтаа ерөөсөө бууруулж одоо энэ өвчнийг эмчилж одоо юу гэдэг те сэргийлж ерөөсөө чадахгүй нэ. Тэр айгу төгшүүртэй. Тийм учраас манай подкаст утгач гэсэн юм шүү дээ. Тийм учраас энэ гепатит гэдэг өвчнийг одоо бүр ингээд юугаар нь үзье ингээд детальчилж ингээд үзээд энийг яаж зогсоож болох вэ гэдгийг нь үзье л гэж байгаа. Цэвэрсэг устгадаг юм нь байна. Жишээ нь энд ингээд иргэн дэ байлаа гэхэд тэр хүн цэвэрс ингээд цусанд нь 6 сая буцлаа явлаа гэхэд 3 сарын юм нь уулгаад тэр хүн халдваргүй болчихно. Тэр юм нүгий цэвэрс дүүнд. Б вирусгүй халдваргүй дөнгөж төрж байгаа хүмүүстэй вакцинд нь сайн амруулъя. Дархлаа тогтцыг үзүүлээд ахаад хөсөөлтэй эцэг эхчүүд те нэмэлт тун бустер тунгаар вакцинжуулъя. Эдгээр өсвөр насны залуучууд те эрүүл гэж өөрийгөө бодож байгаа хүмүүс Б вирусын халдварт өртсөн гүүгээ үзүүлье. Тэгээд дархлаа тогтцоо үзүүлье. Дархлаа тогтцсон дуугаас доошоо байвал ахаад өөрөөсөө гүйжчихэд тэр халдвартын сайн дурын дархлаажуулалтын албан дээр очиод
бустер тунгаараа вакцинжуулъя. Ийм асуудал байна. Би гээ сэргийлж чадсаар та дээгэр сэргийлж чадхаа ойлгосон байх гэж бодож байна энэ подкастын дараа. Тэ? Тэгэхээр бол ийм сэргийлж чадах бол тасан зогсож болох. Тэгэхээр тасрахгүй байгаа нь айгүй харамсалтай. За тэгэл энэ нөгөө маникюр, педикюр, шивээс одоо пирсинг хийж байгаа газрууд те буян бодож ажиллая те. Одоо ингээд олонний танил ингээл нэг хүн олонний танил ингээд хөрхөн жижигхэн залуу үзүүлдэг залуу ороод ирж байгаа байхгүй. Яг шал өөр өвчнөөс болж үзүүлдэг л те. Тэгээ нэ Батрамч биста ийм гоё ингээд юу хэлчихсэн. Шивээс хэлчихсэн гэж байгаа байхгүй. Чи одоо яах нь чи тэгээ шивээс хэлээ чи юу лээ вирус байхгүй штэ чи тэгээд БМ-ийн дархлаатай байлуу гэдэг. Би нөгөө 91 оноос хойш төрсөн хөлтөлтэй. Угаасаа би ээж намайг бүх вакцины хийлгсэн гэдэг чинь тэгээд тэгтэл чи нэр амар байна. Чи наадхаас авч болж би өөртөө аюу гоё амар үнтэст амар гоё газар хийлгсэн гэж байгаа байхгүй. За тэгээд чи анзаараарай гэж юм би. Зүгээр бол чамд хариулаад нэг удаагийн зүй задлана. Юм илбэг болсон гоё ингээд ийм гоё савтай зугаалаад ингээд спирт ажиллах байх. Бэрхийн тэр савыг яд юм бол боддоо та нар. За тань одоо сүүлийн асуулт болгож монголчуудаа энэ нэлээний те вирус гепатитаас одоо өөрсдөө сэргийлэхийн тулд те ямар зөвлөмжүүдийг дагах шаардлагатай вэ гэдэг та нэг эмчийнхаа зөвөөс зөвлөгөө хэлнэ үү? За нэгдүгээрт Монгол улс те нөгөө угаасаа цөмөр ярьчлаа шүү дээ бүтэн цаг ярьлаа. БЦД нөгөө цусан замаар одоо парентерал замаар ингээд дамжих вирусын тархад өндөр орно тодорхой. Тэгэхээр иргэн болгон энэ халдварт яаж өртөхгүй байх вэ гэдэг мэдлэг дадлаг хандлагыг өөртөө төлөвшүүлмээр байна. Бид нэр хүүхдүүдээ төрсэн цагаас иймхэн байхсан. Энэ ийм аюултай халдвар байдаг. Ингэж хүндэрдэг ийм бүр 25 дор хүртэл болдог. Тэгэхээр ийм замаар дамждаг хүнтэй хомсны утгаа битээ солиоч тэ хэрэгтэй хэрэггүй юм шивээс татуу одоо юу гэдэг юм пирсинг ийм баталгаан дэлхүү газар битээ илгээч тэ. За тэгээд тэр нөгөө товлын вакциндаа хүүхдүүдээ сайн амруулъя. Дараа нь дархлаа тогтцыг үзүүлээд тэ дархлаа тогтцонд буурсан байвал нөгөө бустер нэмэлт тунд нь хамруулъя. Эдэр насны тэ хүн үрчүүн насны залуучууд октод маань тэ 91 оноос хойш төрсэн бол товлт вакцинд хамрагдсан байгаа. Гэхдээ дархлаа тогтоо үзүүлээд ахаад аав ээж болохынхоо өмнө гэр бүл зохиохынхоо өмнө тэ дархлаа тогтцоо үзүүлээд тэр ингээд вирусыг хамгаалдаг тэ вакцины одоо тэр хамгаалтын тун нь унтсан байвал ахаад одоо бустер тунгаар нэмэлт тунгаар тэр дархлаажуулалтанда хамрагдъя. За нэгэн төвчтэй хүмүүс маань тэ одоо Б вирустэй хүмүүс маань тэ Д вирусын халдвар нэмж авахаас тэ авсарсан халдвартай болчихоос сэргийлье. Энэ талаар цөмөөрөө бүгдээр одоо төрийн тэргүүнээс ахуулаад тэ нялх балчир 1-р ангийн бараг яслын хүүхд хүртэл ийм ойлголттой болох хэрэгтэй байна л гэж хэлье. Бид нар хараа энэ халдваруудыг эмчилдэг те эсвэл бүр устгадаг эсвэл ингээд унтаа байдалд ингээд интеграцид оруулдаг эмүүд нь байна. Тэгвэл халдвар дамжаад байгаа энэ гинжин урлаа таслан зогсоохгүй бол энэ халдварын шалтгаанд өвчлөл түүнтэй холбоотой хүндрэлүүд насваралт ерөөсөн Монгол улс товтой буухгүй нэ. Тийм учраас энэ цусаар дамждаг, парентерал даймаар дамждаг БЦД вирусын халдвараас өөрсдийгөө болон гэр бүлийн гишүүнээ тэ хайртай хүмүүсээ хамгаалж сэргийлж сурах тэр мэдлэг дадлаг хандлагыг эзэмшээл гэж уриалж байна. Бидний орлогыг хүлээн авч одоо энэ вирус гепатитийн хор хөнөөл тэ түүнээс урьдчилан сэргийлэх одоо дэглэмүүдийн талаар ингэ зөвлөгөө өгч одоо мэдээлэл хүргэж ирж байгаа танд баярлалаа. За энэ подкастыг сонсоод сууж байгаа. За мөн одоо энэ подкастыг хийж байгаа бүх хүмүүст тэ элэг бүтэн байгаасаа, элгэн эрүүл байгаасаа гэж хүсье. Эрүүл хэмнэлт подкастын маань энэ удаагийн дугаар ингээд өндөрлөж байна. Дараагийн шинэ дугаар хүртэл түр баяртай.